За англи хэл дээр бид нар ямар нэгэн тээврийн хэрэгсэл дотор гэж хэлэхэд жишээ нь би машин дотор байна эсвэл автобусын дотор явж байна гэж хэлгээд бидэрт эргэлзээ төрдөг. За байрлал заадаг in эсвэл on preposition-уудыг ямар үед ашиглах вэ? Маш хялбархан аргаар хамтдаа суралцъя. За жишээ нэг энэ өгүүлбэр байж байна. I'm in the airplane юм уу? I'm on the airplane юм уу? Аль нь зөв бэ? За та дотроо хариулаарай. За тэгвэл маш хялбар аргаар суралцахад бид нар зөвхөн нэг л дүрм үйлчилдэг. За хэрвээ та тухайн тээврийн хэрэгсэл дотроо зогсож болдог болвол бид нар үргэлж on preposition-ыг авдаг. Жишээ нь бид нар онгоцон дотор зогсож болно. За тийм учраас саяны өгүүлбэр дээр I'm on the airplane гэдэг нь тохиромжтой зөв дүрмийн дагуу байна. За машин дотор жишээ нь бид нар зогсох боломжгүй. I'm in the car. Би машин дотор байгаа зогсох боломжгүй учраас in preposition-ыг ашиглаж байна. За тэгвэл helicopter буюу нисдэг тэрэгэн дотор бид нар зогсох боломжтой юу? Энийг авах уу, on-ыг авах уу? За мэдээ зогсох боломжгүй. Тийм учраас бид нар I'm in helicopter гэж илэрхийлнэ. За тэгвэл бид нар одоо маш олон тээврийн хэрэгслүүд байж байна те. Ship гэвэл за бид нар усан онгоцон дотор зогсож болно тийм ээ. I'm on the ship. За эсвэл boat буюу одоо завь гэвэл I'm on the boat. Бид нар завин дотор одоо дээр зогсож болно. За эсвэл бид нар автобусын дотор I'm on the bus. За бид нар автобусын дотор байна гэж байна. За тэгээд зогсох боломжтой учраас дандаа бид нар on preposition-ыг ашиглаж байгаа. За тэгвэл бид нар дүгнэлт хэлвэл ямар нэгэн тээврийн хэрэгсэл дотор байхдаа хэрвээ зогсох боломжгүй байвал бид нар in preposition-ыг ашигладаг. I'm in the car гэдэг шиг. За хэрвээ зогсох боломжтой байвал бид нар on preposition-ыг ашигладаг. I'm on the bus. I'm on the ship. I'm on the airplane гэдэг байдлаар ашиглана. За ингээд хамтдаа суралцъя.